Би бол Ордос хотын ханган гүшүүнээ Монгол үндэсний дунд сургуулийн багш ургамал байна. 2015 онд манай аав ээжийн даачид жижигнээд 40 жил болсон нутаг бэлчээрийг ханган гүшүүнээ засгийн ордон тууд бусаар улсын газар шорооны тэмдэг хийж миний ээж аавыг хөд удаа олон хүн ичиж хамтуулан хөрсөн байна. Энэ учрын төлөө би эрхэн ашиган хамгаалах замаар гамнаж өргөн олон малчтай танилцж малчдын нутаг усан гэсэн идэв зүйлийн арга барилаар хууд бусан этгээдэд ижилэгдсэн клэс буруу хэрэг байхыг олж мэдсэн байна. Өнөөдөр би энэх охор сингэлтэй дамжин иймэрхүү миний ээж аав таймын адил малчин түмнээ бууд ясны эрхэн ашиган хууд бусаар алдаж байгаа учраас сүлжээгээр дамжуурн бүхэл дэлхийн ард түмэнд мэдэгдэх санаатай. Дэлхийн хүн төрөлхтөн боловсон чаг гэж урагшил байхад манай өвөр Монголын Ордос хотын ханган гүшүүнт үндсэн шатны засгийн ордны удирдах картер бууд байгаад хэрэгжүүлэх ардын эрхэн ашгийг хууд бусаар ижиж өвдсөн учир явдан хүн төрөлхтнөө боловсныг сүрч дундад улсын хууль сахилгыг хүн ночтой эвдэлсэн байна. Монголчууд ээж аваа нь амьд бурхан гэдэг. Би өрн болсны хувьд аав ээжийнхээ ашиг эрхийж хамгаалж ирэхгүй хэмжээнд хүрсэн байна. Засаг чагтаа тасралгүй надад жохол өгч өөрийн хууль бусан ажлыг хамгаалж байх юм уу эсвэл миний хууль ёсны эрхэн ашигын хамгаалсан ажлыг зохиол төгс байх юм уу мэдэхгүй байна. Өнөөдөр бид энд чуулгаж өвөр Монголын төв болох хот оронд төвийн тойрон байцаах дугуйлан ирсэн чимээгээр тойрон байцаах дугуйланд хэдэс буруу хэрэгэн мэдэгдэж эрхэн ашигын хамгаалах гэсэн юм аа. Энэ надтай чуулгаж ирсэн Ордос хотын отго гүшүүнээ малчин Ордос хотын ханган гүшүүнээ малчин жишээ Баянуурын урдын дунд гүшүүгийн малчин байна. Би бол ханган гүшүүнээ алтан гэж байна. Би бол таньяагүй За би бол Ордос хотын ханган гүшүүнээ шин байгуулснаа шин болог ачаанаа малчин алтан товч байна. 2009 онд Жан овогт манай эдгийн хууль ёсоор даачид жижигэн байсан бэлчээрийг дүрээсэж авсан юм аа. Дараа нь Жан овогт хөд дахин миний нутаг бэлчээрийг гадагш дүрээсэжээ. Миний нутаг бэлчээр нэгэнтэй хөд удаа гар дамжин худалдагдсан байна. Уулын миний бэлчээрд 800 муу ой мод байж бүдүүн мод 1500 сур байсан байна. Одоо эдгээр шилжүүлэн дүрээсэж авсан хүмүүс ой модын эвдэж мод 300 сурч өгөхгүй болжээ. Уугийн байсан бургас болон харганч бүр эвдэгдэж өгөхгүй болсон байна. Тэд энэ мэт нутаг бэлчээрийг эвдсэн гэрээгийн зөрчиж миний үндсэн нутаг бэлчээрийг хүнд эвдэж хүн ночтой эвдэж газар шараа хагалан тараад ирсэн байна. Энэ удаа хотод төвийн тойрон байж чадварын ирсэн чимээгээ сонсч би энд ирж зараг жаадлах хийхээр иржээ. Нутаг бэлчээр бол малчин биднээ амин холбоосоо. Тэд нутаг бэлчээрийг эвдэж байх нь зүрх сэтгэлийн минь уудал байхтай учраас би энэ өдөр энэ учрыг даяар нийтэлж ашиг эрхэн мөргөжлөн хамгаалахаар байна. Би бол Ордос хотын отго гүшүүнээ 19 мөнэ атух цаанаа малчин утган манай гэрийн хууль ёсоор даачилсан 4500 муу бэлчээрийг Ордос хотын Мөнхай хүнс 2000-аар 3 онд хууль ёсоор эжилсэн байна. Үүндөө би 11 онд сумах цаанаа зөвшөөрлөөр 80 фэминэ гэрээ барья гэсэндөө барьж ирсэн байна. Намайг хууль ёсоор хорж дараа нь 14 онд Мөнхай болгосноо ямар ч гэрээгүйгээр 499 фэмми гэрээ барьсандөө хамаагүй байгууллага хамаарсчгүй боллоо. Эвүүнээ төлөө би удаан жил зарга даалдгаа хийсэн боловч одоо уртанд шийдвэрлэж өгсөнгүй. Тодор энэ удаа би Бөхөг хотод төвийн 12 дугаар тойрон байж хаах дугуйланд байдлаар мэдэгдэхэд иржээ. Миний нэр Жимэг гэдэг. Урдын дундад гүшүүнээ гагч мод болгосон Баян хангай сумын Баян чанга ачаанаа нэг малчин. Манай бэлчээр төм 1600 гаруй муу 2002 онд манай шир амхтай хүнээр мөглөгдөж нэгэн түмэн төгөлөөр дүрээсэж өгсөн нийт 26 жил. 2004 онд шир амхтан манай аавын гарын үсгийг дуурайж бичиж худал гэрээ бичиж хууль босоор шилжүүлэн даачилваа. Чиг бачин учраас дараагийн удаа учраа сайхан ярьж өгье.